Үнэн ба зөв цаг. Сайн байцгаана үзэгч та бүхэндээ үдшийн мэндийг хүргэе. Үнэн ба зөв намаас бэлтгэн хүргэдэг Үнэн ба зөв цаг нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ энэ 7 өдрийнхөө 2 дахь дугаарыг хүргэх бэлэн боллоо. За бидний өнөөдрийн нэвтрүүлэг надтай хамт хөтлөхөөр Үнэн ба зөв намын Баянзүрх дүүргийн намын орооны дараа Батулд хүрэлцэрсэн байна. Үдшийн мэнд хүргэе баталгаа. За үдшийн мэнд Үнэн ба зөв намын ерхий нарийн бичгийн дарга Бат шиг мөн хүрэлцэн ирж цугталж байна. За баярлалаа. Зарим нэвтрүүлгийнхаа эхэнд бидэнтэй холбогдож байгаа иргэдийнхаа санс сэтгэлийг хүргэдэг ийм боломжтой. Тэгээд ингэж явъя гэж бодож байна. За Говьалтай аймаг Бэгэр сумаас холбогдсон алтны инженер ирээд бидний нутгийг сүйтгэж байна. Үүнд сумын засаг дарга юу ч хийхгүй байна. Үүнийг цааш нь дамжуулаад өгөөрэй. Миний нэрийг дуртай хэрэггүй. Сум жижигхэн учраас надад ямар нэгэн дарамт ирж магадгүй гэсэн ийм айдас байна. Тэгээд бид яг өнөөдрийнхөө нэвтрүүлгийг иргэдийн дарамт шахалт, иргэдэд дарамтладаг, магадгүй иргэд өөрсдөө дарамт шахалтыг бий болгоод байгаа мó, магадгүй иргэдийн өөрсдийнх нь үзэл нь юм болцсон юм гэдэг талаараас ярилцъя гэж бодож байгаа. За мөн Хинтээ аймгаас Галуудрах бидэнтэй холбогдсон. За улсын хурлын гишүүн Гантлаг гэдэг нөхрийг залуу хүнгээ сонгоод дэмжиж явуулсан. Хүчин хийсэн гэсэн мэдээлэл гарснаас хойш чуулган дээр өгч дуурхаа боллоо. Ард түмэндээ харагдах хэрэгтэй байна Гантлага гэсэн. Гантлаг гишүүнд бол хандаж яг ийм мэдээллийг ирүүлсэн бидэнд. За залуу хүн байна, зөв хүн байна, ингээд дэмжээ явуулдаг. Гэтэл нэг асуудалд орооцолтоо түүнийхээ ард түмэндээ харагдахаа боллоо, нутагтаа ирж уулзахаа боллоо гэдэг энэ мэдээллийг бол Галуудрах өгсөн. Тийм учраас өнөөдөр бас залуучууд өнөөдөр бас ингээд иргэд бол улсын хурлын гишүүдийг бол үг хийдэг юм байна гэж ер нь бол ойлгож болохгүй. Энэ хүмүүс бол ажил хийдэг байх ёстой. Яг бид нар ямар өнцгөөс харж байгааг гэхээр Үнэн ба зөв намын хувьд бол ямар нэгэн байдлаар улсын хурлын гишүүн болчих юм бол ард түмнийг өмөөж худлаа үг хэлдэг биш. Ард түмний төлөө ажил хийдэг байх ёстой. Хөдөлмөрлөдөг байх ёстой. Тэр ажил нь үр дүнтэй байх ёстой. Иргэдийн одоо яг нүдэнд ил байх ёстой. Тэр ажил нь бодит үр дүн болох ёстой байхгүй ярьж байгаа зүйл. Гэтэл манайхан юу гэж ойлгож байгаа нөхөр хэн нэгэн нөхөр буруу шийдвэр гаргадаг. За тэр буруу шийдвэрийг бол зарим нэгэн нөхдөд өмөрч юм л да. Өмөрч дуурч. За наа чи болохгүй байна. Наа чи ийм учиртай. Би бол ард түмний сонгогдсон ард түмний төлөөлөл байна гэдэг. Ингээд ард түмний юу гэж ойлгож нөхөр энэ залуу маань энэ хүн маань юм хийгээд байна гэж ойлгоод байгаа байхгүй. Гэтэл бол энэ бол Үнэн ба зөв намын хувьд бол энэ бол юм хийх биш юм байна. Энэ бол юу зүгээр л бүс бодлоо илэрхийлж байгаа нэг жирийн иргэдтэй адилхан болж өгч байгаа байхгүй. Тийм учраас өнөөдөр улсын хурлын гишүүд бол юм хийх ёстой. Хийсэн бүтээл нь яах ёстой. Үр дүн гарах ёстой байна гэж үзэж байгаа. Тийм учраас бид өнөөдөр Үнэн ба зөв намын залуучууд бол улсын хурлын гишүүн гэдэг хүн бол ажил хийх ёстой, хууль санаачлах ёстой, тэр санаачилсан хууль нь ард иргэдэд хүрсэн байх ёстой гэдэг энэ байр суурин дээр бац өгсөж байгаамаа гэж. За мөн Булган аймгаас Тулаг гээд хүн бидэнтэй холбогдсон. За залуучуудыг бол дэмжиж байна. Одоо өдөр болгон хүн болго ингэж ярьчих. За бид ингээ хамтдаа суулжаад улс төр ярихаараа манан гэдэг сэдвээр ярьсан бол ярьдаг байсан бол болчлоо. Бид Үнэн ба зөв намын залуучууд, Үнэн ба зөв намын залуучууд нэгдээд эх орноо өөрчлөлийгээд ийм залуучууд гараад иржээ. Тийм учраас энэ залуучууд дээр хамтарч ажиллахыг дэмжиж гэдэг юм ярьж байгаа. За гэх мэтчлэн маш олон иргэдийн сэтгэл ирж байгаа. Тэгээ бидэнтэй уулзаад бид нэр үзэл бодлоо мөн дээрээс нь өөрсдийнхөө санаачилж байгаа ажил төрлөө дамжуулж байгаа маш олон иргэн байгаа. Тэгээд тэр бүх иргэдтэй бас баярлалаа гэж хэлье гэж бодож байна. За өнөөдрийн нийгэм сэдв бол нийгэмд айдас байна гэж. Нийгэмд айдас байна. Үнэхээр ард иргэд айгаад байна. Өмнө нь ч гэсэн бидэнтэй холбогдоод ардын намд бид хоёр хоёулаа ажилтдаг юм аа. Гэхдээ нөхөр хоёр байгаамаа. Тэгээд ардын намд ажилтдаг, манай нөхөр бол ардын намд ажилтдаг. Гэхдээ бид хоёр энэ намаас бол гармаар байна. Гар хүсэлтэй байна. Ингээд танаа намыг сонгож миний хувьд бол хувь хүний зүйлс болж байна. Гэтэл энэ суман дээр байгаа хүмүүс бид хоёрыг хүлээн зөвшөөрөх болов бид хоёрыг худалж хуурмаг магадгүй юу гэх дэмий нөхдүүд байна, магадгүй намаасаа урвсан нөхдүүд байна гэж шоолох бие, хэлэх бие, ярих бие гэхээс бол имэж байна. Тийм учраас өнөөдөр бид элсэж чадахгүй байна. Тийм учраас би та бүхний үйл хэрийг бол ингээд далдаас гэх юм уу нууцхан дэмжиж гэдэг юм уу иймэрхүү үзэл бодолтой иргэд зөндөө байгаа. Тийм учраас айх шаардлага байна уу? Энэ айдас мөн үү? Энэ айгүй магадгүй зөв айдас мөн үгүй биш үү гэдэг бас ярилцъя гэж бодож байна. За ер нь бол хууль эрх зүйн орчин талаас харах юм бол хүний эрх шүү дээ тийм ээ. Үзэл бодлогочлолтод илэрхийлэх улс төрийн ямар нэгэн улсын өрийн одоо үзэл баримт талаас болоод одоо хавчигдан гадуурхагдчих болохгүй. Энэ бол хуулиараа хориотой тийм ээ. Яг манайхны дунд бол ерхий нэг тийм хандлагууд бол байсан. Өмнө нь бол бүр маш хүчтэй өрнөдөг байсан. Тэгээд ард түмний дунд бол итгэл бол нурсан, итгэл ивдэрсэн. Тэр итгэлийг дааж явах төрийн түвшээдүүд маань даагаад явах мэтгийг одоо нэлийн унаглаа шүү дээ. Тэгэхээр
тэр нам гэдэг зүйлд маш үнэнч байх гэсэн тэр итгэл үнэмшил бол үнэхээр үгүй болсон. Нөгөө талаас бол энэ нам гэдэг бол төрийн бас байгууллагатай адилхан шүү дээ. Юугаар ялгаатай гэхээр улс төрч илүү тавга байдлыг авч байгаа гэдэг. Төрийн байгууллага төрийн бас байгууллага гэж хоёр хоног байгуулгыг. Тэгвэл нам бол өөрөө төрийн бас байгууллага статустай байгаа. Төрийн байгууллага дотроо нам бол улс төрийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн хувьд арай дөхөө таатай нөхцлүүдийг өөртөө олж авч чаддаг ийм л зүйл. Тэгэхээр нэг төрийн бас байгууллагт хариалагдаад нөгөө төрийн бас байгууллагт хариалагддаг адилхан зүйл шүү дээ. Ер нь бол тухайн нам бол юугаар ялгагдах ёстой гэвэл үзэл баримтлал бодлогоор тэр бодлогын бичиг баримтуудаараа тийм ээ дамжуулаад улс их орны хөгжил дэвшлийг хэрхэн яаж авчрах уу гэдэг тэр тал дээр уралдаж онцгорж явах хэрэгтэй. Харамсалтай нь манад төрийн эрх мэдлийг авч байгаа намууд бол энэ тал дээр бол их тийм товчор дутагдaltaй анхаарлаа ийшээ хандуулахаас илүүтэйгээр албан тушаалын хуваарлтан дээр илүү их анхаарал өгдөг болчихсон байна. Энэ албан тушаал дээр хуваарлтыг хит их анхаарснаас болоод нийгэмд ямар хажууд үүсчих гэхээр нөгөө ажлын байраа авч үлдэх гэсэн хэсэг бүлэг хүмүүсүүдийн хүсэл зориг тэр хүсэл зориг дээр нь тулгуурласан тоглолтуудыг хийж өөрсдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гэсэн бас нэг цөөх хэсэг бүлэг тэр цөөх хэсэг бүлэг нь болохоор тэр нийгмийн баялагийг нийт монголчуудын дундаас бүтээж бий болгосон энэ баялагийг бол хитрхи шудраг бусаар өөртөө авах ийм хандлагууд үүсэж байгаа. Энэ хандлагуудыг шүүмжилж байгаа хүмүүс нь нийгэмдээ хавчгийн гадуурхагдах орон зайд одоо байхгүй болох тухайн нутаг орондоо амьдрах нөхцөлгүй болоод одоо нөх өөр газар руу сэлгэж өөрөө сэлгэх юм асуудал их байдаг. Тэгэхээр эндээс бол үнэн ба зөв нам бол ангижрах хэрэгтэй гэж үзэж байгаа тийм ээ. Үнэн ба зөв намын гишүүн байснараа даваа байдал олон гэсэн үг биш. Үнэн ба зөв намд гишүүн байна гэдэг бол үнэн ба зөв намтай хамтраад их орноо хөгжил дэвшлэр цугтаа явна гэсэн үг шүү дээ. Энэ нам үнэхээр энэ одоо үнэн ба зөв намын хамт олон тийм ээ залуучууд ихэнх залуучууд байна. Энэ залуучууд энэ нийт байгаа хүмүүс их орныхоо төлөө гэсэн зүтгэлийн итгэл эвдэрх юм бол үнэн ба зөв намд үнэнч байх тухай асуудал байж болохгүй шүү дээ. Бид юунд үнэнч явах гэхээр их орондоо үнэнч байх хэрэгтэй. Яг их орондоо үнэнч байх хэрэгтэй. Арт түмэнд үнэнч байх хэрэгтэй. Арт түмэн улс орондоо үнэнч байхад нам бол жижигхэн асуудал байхгүй. Тэгэхээр энэ намыг аливаа нэгэн нам гэдэг зүйлийг өндөрлөгт оруулж ирээд тэрүүгээр дулдуудаж ард ирд олонход тийм төөрөгцөн сэтгэл зүйн хандлагыг үүсгэж байгаа нь өөрөө нийгмийн хувьд бол болохгүй зүйл. Үнэн ба зөв нам бол энийг бол илэршүүлж энэ нөхцөл байдлыг засахын тулд бас явж байгаа гэдгийг бол энэ дашрын бас хэлмээр байгаамаа. За жишээлбэл ийм байл та одоо жишээлбэл нэг сумын төвдөр талхны зээг ажилладаг хүн байлаа гэж дорж идэх хүн байлаа гэж бодъё те. Тэгэнгүүт дорж авах бол яадгүй гэхээр талхны зээг ажиллаад өдөөд тутамдаа ингээл орлогоо одоод ард түмний талхаар нь хангаад ингээл амьдрал ахуй залгуулаа явдаг гэж байна. Гэтэл дорж хахад бол аймгийн удирдлагч гэдэг юм уу болохгүй бүтэхгүй байгаа нөхдүүдийг шүүмжлэх юм тийм шүүмж байдаг. Мөн дээрээс нь энийг нь бол ингээд засчмаар байна хүнсний тал дээр ч гэдэг юм уу тийм ийм гацааргалгаа байж байгаа. Нөгөө гацааргалгаа хилээдгүй очтол тэр хүний хүсэл мөрөөд хүсэл зорилгыг мөн дээрээс нь тэр хүний хэрэгжүүлэх гэж байгаа ажлыг хүлээж авахгүй учраас одоо манай нөгөө ах маань яах юм? Би одоо энэ хилчмээр байдаг. Би энэ хүмүүстэй одоо тийм муудчмаар байдаг ч гэдэг юм альсэл үс бодлоо сайхан илэрхийлж байдаг. Гэхдээ миний талхны зээхийн зөвшөөрлөгч гэдэг юм уу альсэл аймаг орон нутгаас хурж хураагаад авчих болов гэдэг ийм бяцхан айдас байна. Тэгээ энэ айдас нь явсаар хагаад яг юутай холбоотой байна вэ гэхээр энэ бол зүгээр л нэг яг түрүүний таны хэлдгээр томилгоотой холбоотой байна. Томилгоо хийчдэг мөн дээрээс нь тэр хүнд амьдрах орон зай үлдэхгүй болов яана гэдэг ийм бяцхан айдас байна. Тэгэх юм бол өмнө ба зөв намын баримталж байгаа бодлого юу гэхээр бид бол энэ айдсыг бол арилгана. Яаж арилгахгүй гэхээр бүх чаддаг иргэндээ эрх мэдлийн олох гэж байна. Иргэдтэй эрх мэдлийн олох. Иргэд өөрсдөө эрх мэдлээ олоод иргэд өөрсдөө түүнийхээ төлөө хөдөлмөрлөд ихлээр яах вэ гэхээр энэ дээр эрх мэдлийн бүрэн бүрдэж эхэлж байгаа. Ингэсэн иргэд одоо бол би одоо жишээлбэл юу гэдэг те одоо энэ ажлыг бол ингэж хиймээр байна гэж санаачилж байгаа тэр төсөл хөтөлбөр тэр санаачлага бүхэн зөв байх юм бол түүний дэмжээ явуулж байгаа байхгүй. Ямар нэгэн байдлаар буруу хийж болно шүү дээ өөр нэгэн хүмүүстэй. Тэгэх юм бол буруу хийж байгаа нөхдүүд буруу арга барилаар улс орны удирдаад байгаа бол оронд нь арга барилыг өөрсдийг нь аваач тавь, хийдэг хүмүүсийг аваач тавь. Энэ тогтолцоо бол магадгүй айдас гэдэг зүйлийг иргэдэд өгөх болох ёстой байхгүй. Шудраг ёсыг тогтоосон цагт хин нэгэн дулдуудаж даваа байдлыг олж авахсан хүсэл эрмэлзлөөр боторч онно. Гол нь манай нийгэмд шудраг зарчмаар явахгүй болсон хамгийн гол асуудал байна. Тухайн хүн албан тушаал дээр үнэхээр шудраг ёсыг баримтлаад эх орныхоо төлөө улс үндэсний төлөө гэсэн тэр эрхэм үүргийг биелүүлж явахад тэрийг ямар нэгэн намын гишүүнчтэй эсэх асуудлаар дамжуулан тухайн хүний эрх мэдэл албан тушаал үүрэгт ажилт нь одоо халддаг энэ ажлыг бол одоо тасан зогсох шаардлагатай. Ер нь бол үнэн ба зөв нам үйл ажиллагаагаа ч гэсэн ирээдүйд тэгж явуулна гэж бид тохирж байгаа шүү дээ. Ерөөсөө ан намын гишүүн байна уу, ман намын гишүүн байна уу, Монгол ард түмэн намын гишүүн байна уу?
тэр аль намын гишүүн байх нь чухал биш. Гол нь улс их орон ард түмнийг аль нь илүү авч явах бодлогын уралдаанд л орё гэж. Үнэхээр хүчрхэг бодлого гаргаж ирвэл хэн хожих вэ? Нийт Монголын ард түмэн хожно. Эндээс ганцхан хожигч байх хэрэгтэй. Зөвхөн ард түмэн. Тэс хин нэгэн хэсэг бүлэг намаар дамжуулсан бүлэглэл хожих болохгүй. Энийг хожуулахын төлөө жүжиглсэн тоглолтуудыг яавч хийж болохгүй. Эндээс болоод бид дараагийн алхам болоод энэ шудраг бус үйл ажиллагаанууд илчлэх. Энэ шудраг бус үйл ажиллагаануудад ард түмэнтэйг нийлж хамтдаа тэмцэх. Ийм баг. Нийгмийн айдас гэдэг зүйл бол шудраг бус явдал шудраг зүйлийн төлөө явж байгаа хүмүүсээс илүү хүчтэй байсныг харгаа шүү дээ. Тэгвэл өнөөдөр бид нар шудраг усыг үнэхээр тэр зөв замаараа явах тэр замлыг нь өргөж өгч чадах юм бол тэр талдаа бат зогссон ард иргэд мод хинээс сайх юм бэ? Зөвхөн төлөө явж байгаа зөв байж чадж байгаа ард түмэн хинээс сайх. Буруу зүйлийг явахаас буруу явж байгаа хүн явчихвал гэж өөрөө айхаас биш. Хин нэгэн байдлаас нөлөөлөөс автаа би өнөөдөр ийм болчихоо гэдэг бол энэ нийгмийн үнэхийн харилцаа жигдрээгүй төгсрөөгүй тэр хүсэж байгаа зорилго руугаа очиж чадаагүй надад гэсэн. Тэр 1990 оны арчилсан хувьсгалыг өрнүүлж байгаа тэр хүүтэн бетонын шалан дээр тэр өсөглөн зарлаж тэр тэмцлийг өрнүүлж исэн тэр бүхий л хүмүүсийн сэтгэл зүрхэнд өнөө цагийн ийм шудраг бус тогтолцоод авчихсан төлөө тэмцээгүй. Хамгийн гол зүйл нь Монголын ард түмэн бүгдээр аз жаргалтай сайхан амьдрах гэсэн гэдэг нэгэн хүсэл зорилгоор энд хэн нэгэн хэсэг бүлгүүд нь хождог биш нийт олонхороо хожиж чаддаг тэр нийгмийн тогтолцоогоо бүрдүүлээ их хичээлөөгөө тунхаглая гэж эдгээр хүмүүс тэмцээ. Тэгэхээр энд олон сайхан сэтгэл зүрхтэй ард түмний итгэл сэтгэлээр тоглож байгаа хэсэг бүлэг хүмүүсүүдээс болоод өнөөдөр улс төрийн тэр дундаа төрийн одоо итгэл гэдэг зүйл төрийн ард түмэн төрдөд итгэл гэдэг зүйл үнэхээр нуран унж байгаа. Өнөөдөр Үнэн Баазуг нам энэ итгэлийг буцаа сэргийхийн төлөө явж байгаа. Үнэн Баазуг нам энэ итгэлийг буцаа сэргийхийн төлөө залуучууд хүсэл зорилгоо нэгтгэж хинээс ч яахгүй зүтгэж байгаа. Хинээс ч яахгүй явж байгаа. Өнөөдөр бид юунаас сайхан? Юунаас ч яах шаардлагагүй. Өнөөдөр энэ залуучууд нас тогтоог байгаа. Үнэн. Бид нар өнөөдөр нас тогтоог байгаа. Бидний туршлага бага байгаа. Үнэн. Гэхдээ туршлагатай хүмүүс нь бидний туршлагыг дүүргэх тийм сайхан сэтгэлтэй Эрдэнэтийн доктор профессорууд өдөр тутам бидэнтэй уулзаж санаа бодлоо солилцож явдаг бид их баяртай. Бид илүү их ухаажж байгаа, илүү их хэрсүүжж байгаа. Бидний сэтгэл бол эх орны төлөө байна. Сэтгэл нэгтэй хүмүүс нэгдэж, эвлэлэн нэгдэж эх орны өөрчлөлийн төлөө тууштай явж байгаа гэдгийг Монголынхаа ард түмэнд бас хэлмээр амын нөгөөтэйгөр бид намаар овоглогдож энэ ертөнцид төрөөгүй шүү дээ. Бид Монгол гэдэг овоглогдож Монгол гэр бүл төрсэн Монгол хүмүүс. Тэгвэл Монголын төлөө байх ганцхан зорилгыг эрхэн одоо дээдэд тавьж тэрний төлөө тууштай явах нь чухал. Шудраг бус зүйл байвал тэр зохих хариуцлагыг бол хин хинэн үүрдэг байх ёстой гэдэг. Ийм шудраг ёсны зарчим бол үнэхээр өгүүлэгдэж байгаа. Энэс хин ч яхахгүй сэтгэлдээ найваас тэгэл ялгадал ирэн шүү дээ. Сэтгэл зүрхэнд хизээс айж болохгүй. Энэ айх одоо айцыг бол бид байхгүй болохын тулд бид тодорхой хэмжээнд ажлууд бол салбар бүр дээр бол идэвхжүүлэх шаардлагатай гэдгийг бид харж байгаа. За иргэд бол хоорондоо ингээд тулг дайрч суугаач гэдэг юм уу нэг хоорондоо одоо тий бүү халтаж ярьдаг шүү дээ. Ингээд суухтаа бол энэ манайг бол их муулж юм л да. Энэ магадгүй зүг бах. Гэхдээ энэ бол магадгүй ардчлал биш юм байна. Ардчлал яг үнц юм биш юм байна. Ардчлалын үнц гэж юу хэлэх вэ гэхээр ардчлалын үнц нь бол өөртөө оролцоод явах юм. Оролцоод явах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр иргэд оролцохоосоо айж байгаа бол энд бол маш том одоо тий ардчлалыг үүсгэсэн мөн дээрээс нь маш том одоо харгай тий одоо иргэдийн хувьд бол маш том дарамт болж иж байгаа юм. Тийм учраас иргэд бол өөрсдөө оролцдог, өөрсдөө бүтээдэг, өөрсдөө бий болгодог, өөрсдөө санаачилдаг, өөрсдөө болохгүй бүтэхгүй байгаа зүйлээ ярьж хэлцээд болж бүтэхгүй байгаа бол түн яа гэм болдог, болж бүтдэг асуудлаа ярьдаг ийм л тогтолцоороо бид шийдчих ёстой. Ингэхийн бол энэ ардчилж инх утгаар хэрэгжиж гэж би харах хэрэгтэй байхгүй. Гэтэл өнөөдөр ямар нэгэн байдлаар за ёстой болохгүй байна, бүтэхгүй байна гэдээ хоорондоо яриад суух юм бол энэ бүтэхгүй л байна л да. Тий. Яг үнэ. Ер нь бол тэр еврейчүүдийн гигэрс еврейчүүдийн протокол гэдэг номыг уншлаа. 1904-5 оны үед нийтэд ил бол шиглэгдсэн бүтээлгээд харж. Тэгэхээр энд бол их айхтар зүйлсүүд бас тусгацсан байна л. Өнөөдөр Монголын нийгэм яг энэ тэр ном дээр гарч байгаа зарчмуудыг бол нөгөө талаас бол хэрэгжээд явж байгаа гэж харах бүрэн үнэтэй байна. Жишээлбэл өнөөдөр ард иргэд эвлэлт нэгдэх хэрэгтэй. Эвлэлт нэгдээд асуудлыг шүүмжилж ярих бололцоотой байх. Гэхдээ тэр боломж усан хизээ шийдэл болохгүй байх талаас бүх арга хэмжээг авах ёстой юм гэж тийм дэршил тусгасан байх чинь. Тэгвэл өнөөдөр манай Монголын нийгмийн харилцаа ямар байгаа вэ? Шүүмжлэлийг хийж болдог. Шүүмжлэлийг ярилцаж болдог. Шүүмжлэлээ биедэг хуваалцаж болдог. Харин тэр шүүмжлэлээр шийдэлд хүрч болдоггүй ийм нөхцөл байдлуудыг бий болгож чадсан байх шүү дээ. Тэгэхээр бид нар шүүмжлэл нь шийд болж болдог тэр арга замыг эргээ сэргийн тогтоох шаардлага гарч ирж байгаа. Өнөөдөр шүүмжилж болно гэдэг бол шүүмжлэх хүн тайвширд юм байна сэтгэл зүйд.
Өөрийн дотоод сэтгэлд буглаад байгаа тэр буглаагаа гаргачаад хүн тайвширд юм байна. Тэр тайвшрал нь шийдэл болохгүй болохоор байх байдгаараа л байна. Энэ бол арга цагтсан дарамгайллын нэг тодорхой хэлбэр яваад байгаа. Тэгвэл өнөөдөр бид нэр дарамгайллын аливаа тогтолцооноос ангиж жинхэнэ ард иргэдийн хэрэгжүүлэлийг олгох тэр үйл хэргийн төлөө бид нар тууштай зүтгэж байгаа. Залуучууд бид нэр тэмхтэй зоригтой байгаа юм биш. Бид нэр их орно гэсэн зүрх сэтгэл минь тийм хүчтэй учраас өнөөдөр бид зоригтой байгаа маа. Бидэнд зан хийлж, бидэнд нөлөөлөх гэж оролдож байгаа нөлөөлөлд би тэр болгон дээр бид нар илдэг босыг ярихгүй байгаа. Тэр болгоны нөлөөлөлд бид нар автахгүй байгаа. Яг л юм бол жижигхэн зүйл. Их орны хөгжүүлэх гэсэн зорилгодоор хин нэгний одоо нөлөөллүүд бол үнэхээр жижигхэн зүйл. А тийм учраас бид нь бол тэр нөлөөлөхгүй шүү дээ. Ард түмэн хин хүчтэй. Ард түмэн хүчтэй. Тэр хин байгуулт, ард түмэн байгуулт. Тэгвэл өөрөө ард түмэн хүчтэй байж тэр хүчрэхийг тэр мэдрэмжээ мэдрэхгүйгээр өөрөө байгуулдаг тэр байгууллага дотор байгаа хэсэг бүлэг цөмхүүдийн одоо уруулж шаргалтаас одоо айж явна гэдэг бол энэ бол сайн дураараа өөрийнхөө мөхлийг дуудаж байгаа хэлбэр юм шүү дээ. Тэгэхээр ард түмэн бид бүгдээрээ нэгдэж зоригтой байх ёстой, зорилгынхоо төлөө тууштай байх хэрэгтэй. Ерөөсөө өргөн үлдэх хорвоо гэж бид маш сайн одоо ойлгох хэрэгтэй байна, тийм ээ. Эцэгс бол бид өөрсдөө өнөө ертөнцөд зовоод энэ байгаа амьдрал зовлон болоод үүсчиж болно. Эцэг үнд өнөө бүтдээ тэр зовлонг өвлүүлээд үлдэх юм уу? Өнөөдөр өөрсдөө амсаж байгаа энэ хүн хэцүү нөхцөл байдлыг эргүүлээд үрх очтой өргөжлүүлээд идэхин гээд үлдэх үү? Тэгвэл энэ хамгийн хувиа бодсон арчаагүй үзэгдэл биш үү? Тэгвэл бид нар өнөөдөр энэ хүн хэцүү нөхцөл байдлаас хамтдаа гарах шалтгаан нь ирээдүйд байгаа үр удмууд нь өнөөдрийн бидний энэ хэцүү байгаа нөхцөл байдлаас гэтлэгч ажиглалтай байгаасаа гэдэг хүслийн зүгээр бид нар өнөөдөр тууштай зүтгэж байгаа шүү дээ. Тэгэхээр эргэн үр хүүхдээ зовлонтой байгаасаа гэж боддгоо шүү дээ. Тэгвэл энэний үйл хэрэг болох. Үйл хэрэг болгоё гэдэг нь хэсэг бүлэг ухаангүй үйлдэлүүдээр биш. Зорилготой, зорилттой, бодлоготой, хэрсүү, хуулийн хүрээнд тэгээд ухаалаг тийм тэмцлүүдийг хийх хэрэгтэй болж байна. А энэ ухаалаг тэмцэлт нь бид бол тууштай дэмжиж хамтран хөгжүүлэх болно гэдэг хэлмээр байна. За ягаад ер нь бол томилгоотой холбоотой ингээд иргэдэд айдас бий болоод байна гэж. Жишээлбэл томилж байгаа хүн хүртэл айдастай болж байгаа юм л да. Томилж байгаа хүн. За яана би эндээс хизээ босох болоо. Дарагдаад хаалгадах гэж тэгэхээр ажил хийж эхлэх юм шүү дээ хүн. Дарагдаад хаалгадах гэж. Тэгвэл одоо жишээлбэл юу гэдэг нэг сургуулийн захирлаар тавилаач гэдэг юм уу аль эсвэл намын одоо тий үйл хэрэгт одоо ямар нэгэн байдлаар даргаалсан тушаалын цол тэмдэг өглөөч гэдэг юм уу аль эсвэл төрийн байгууллагт ямар нэгэн байдлаар албан тушаал олголоо гэж бодъё. Тэгэхээр энэ тохиолдолд бол дандаа тэр хүн төртөл өөрсдөө айдас ирж байгаа. Би томилгоогоор ирсэн учраас дараг таагдах гэж би ажил хийх ёстой. Дараг таагдахгүй байх юм бол би яах юм? Халагдана л үст. Тэгээ халагдахаар яах юм? Ажилгүй болно, амьдралгүй болно. Тийм учраас энэ томилгоо гэдэг асуудлыг бол тодорхой төвшөнд барьж явах хэрэгтэй. Бүх газар томилгоо тавьж болохгүй. Үнэн баз өмнө барьж байгаа бодлого бол энэ бид бол өөрөөсөө томилгоо гэдэг зүйлийг болио гэж. Томилгоо байх. Харин бидний юу байх хэрэгтэй? Томилгоо байхгүй бол бидэнд бол сонгон шалгаруулалт менежмент гэдэг юм байх хэрэгтэй. Дандаа иргэдээсээ мөн дээрээс нь санаачлалтай хүн бүрээс дандаа менежментийн багийг бүрдүүлж хэрэгтэй. Тэр баг хамт олон удирдаа тэр аймаг сум орон нутгийн бизнесийг аймаг сум орон нутгийн төлөөлөлтийг бүгдийг удирдаад явж байгаа гэдэг бол тэр өөрөө юу юм? Тэр өөрөө мундаг галзгаарлах болж тааж байгаа. Гэтэл өнөөдөр томилгоо тавьчихаар тэр томилуулсан хүн ч өөрөө яаж байгаа. Тэгээд томилгоон дээр очисон нөхөр бол янз бүрийн байдлаар буруу зөв шийдвэр гаргах тэр нь өөрөө яах юм? Дамжраад иргэдийг айлгаж байгаа. Яг ийм тогтолцоо болоод байна гэдгийг бол бас хэлэх нь зүйтэй. Тийм учраас бид бол томилгоо гэдэг зүйлийг байхгүй болгоно гэдэг мөрөө хэлбэртэй байгаа шүү дээ бидэнд. Тийм яг үнэ. Тэгээд гол нь нөгөө бүх зүйл тодорхой байх хэрэгтэй. Болж юм шүү дээ. Бидний өнөөдөр тодорхойгүй байдлаар альва асуудалд одоо өмнөх төрийн байгууллагууд одоо явснаас болоод тэр тодорхойгүй байдлыг далимдуулж эрх мэдлийг ургуулсан ашиглах нөхцөлөдүүдийг бүрдэж байсан. Энийг бол бид мухарлаа. Бүх юм тодорхой болох ёстой. Өнөөдөр тэр төрийн албанд зүтгэж байгаа нийтийн албанд зүтгэж байгаа нийт их орныхоо ард түмний төлөө зүтгэж байгаа тэр зүтгэлтийн албан хаагч өнөөдөр баталгаатай ажлын байран дээр яг ямар байвал та ямар зүйлийг хийгээд ямар байвал энэ албан тушаал дээр та байх вэ гэдэг нь тодорхой болчвол айц болчих. Шууд нөлөөлөх боломжуудыг хаагаад өгөх тэр болцоо. Тодорхойгүй байдлын болохоор нэг дараах үрж ирэл би өөрөө аппаратаа мэдж байгаа. Би өөрөө бага бүрдүүлнэ. Нөхөр минь таавал боломжгүй байна гэдэг. Тэгэхээр нөгөө нэг төр зүтгэж байгаа төрийн албан хаагч маань төмөн олонхоо зүтгэлээсээ сарнж хэлж байгаа. Нөгөө зорилгоосоо хазаагаад эхэлж байгаа. Гэтэл төрийн албанд бол тэр байгаа шүү. Төрдөө гагцгүй ард түмэнд төрдөө үнчээр гагцгүй ард түмэндээ үйлчиж ажиллаж
хөлмөрлөнө гэдгийг ясмаханд нь шингэлэн ойлголцсон. Гэтэл тэр зүйлэн зүгээр л хэлбэр төдий лоозон логоо очихсан учраас энэ үйл хэрэг хөдлөд албан агш нар явж байгаа байж байгаа. Тэгээд ирэхээр хомигдоо зориг хүлчиж гисэн тэр жижигсэн зорилгуудыг нь ядаж хахад нөгөө алган тушаал дээр очихын тулд арилгал хэл авах бол нөгөө 60 тэрбумын асуудал гэж илчлэгдэж шít. Алган тушаал дээр очихын тулд тэр алган говчоор өгжиж очдөг. Тэгэхээр нөгөөх нь эргээд зорилго юу нөгөө ард түмэнд үйлчлэг юу төрдөө үнэнчээр зүтгэх. Өөрийнхөө тэр зарцуулсан мөнгө яаж олж авах вэ? Цалингаас бус байдлаар орлогоо яаж зохицуулах вэ? Шууд тэр хүний тийм голдрол руу оруулаад өгч байна. Тэгэхээр тэр голдрол дурсаа албаа авч яах. Тэр шахыг нөхөх юм бол тэр өгсөн авснаа буцааж нөхөх юм бол дараач 1-2 жил ард иргэдээс авилгал цуглуулах хэрэгтэй болж байна. Гарын сүнс зурсныхаа төлөө тодорхой хэмжээний урамшуул авдаг хэлбэрлэл оруулж байна. Энэ нь өөрөө бодлогоор төрийн албан хаагчдыг ард түмний эсрэг ажиллах тийм нөхцөл рүү шахаж өгч байгаа. Энэ бодлого гэдэг нь аимшигтай байна. Тэгэхээр энэ бодлого хэн хийж? Цөөнхүүд хийж. Хэсэг бүлэг цөөнхүүд гадныхандаа нээлж хийж байгаа. Гадны зааварчлагчд гэдэг гадны тэр урд нь бол одоо сургагч багш гэж нэрлэдэг байсан байх тийм. Сургагч багш гэж ирээ сургангууд тэрүүгээр хийдэг. Одоо бол зөвлөх багш нар ирээ. Зөвлөх үйлчлэгээ гэдэг нэрийн дор хийж шít. Тэгээд тэр үйлчлэгийг аваад ойлгоод яаж ард түмний шулан үлжих вэ? Яаж эдрээс мөнгө босгох вэ? Тэр нь бол яг хүмүүсийг ард иргэдээ мөнгө олж болдог хэрэглэгдэхүүн машинууд гэж ойлгож өгч шít. Нөгөө л бидний яриад байгаа шүү дээ бид ард түмний зовлон бүрээр эдгээр мөнгө босгох чанал гэдэг байгаа тийм. Зовлон бүрээр шүү. Зовлон бүрээр мөнгө босгодог. Тийм учраас ард түмэнд ямар нэгэн байдлаар зовлон тохиолдлоо гэх юм бол хэн нэгний бизнес цаана явж байгаа л гэж дандаа ойлгох хэрэгтэй. Тийм учраас бид яг ийм тогтолцоороо очиж энийг болий. Ард түмэнд зовлон баян бол түүнийг нь эрэгцтэйгээ хамтраад, үндэсний үйлдвэрлэлтэйгээ хамтраад бид дотоодынхаа асуудлыг дотооддоо шийддэг ийм төрийн механизм бидэнд хэрэгтэй байхгүй. Гэтэл өчтөрхөн ярьсандаа одоо жишээлбэл цасыг ороод байна гэх тийм бодисоо цацаж ирэхээр за бодис бол Монгол байхгүй маань гадаад судалж авъя гэдэг энэ нэг бизнес. Тэ утаа их байна, утаа бол үнэхээр зовлонтой байна, ард түмэн утаанд ч холбоод өглөө гэхээр 100 тараадаг 100-ны бизнес. Тэ за ямар нэгэн байдлаар утаа ихтэй байна гэхээр автобусны ямдан дээр аваачиж шүүлтүүр суулгадаг энэ бас нэг бизнес. Тэгээ ийм бизнесийг болий бид урд ажиллаа зөв хийгээд зөв явах юм бол энд хөгжих боломж болцоо зөндөө бий. Тийм учраас ард иргэд ерөөсөө бид нэг талдаа гарах хэрэгтэй. Тэгээ айдсгүй болох хэрэгтэй. Тийм учраас хэн нэг намайг хурж ирээд дарамтлах вэ? Хэн нэг намайг маргааш нөгөөдөр ажлаас халчих вэ гэдэг ийм айдстай бол төрийн албан хаагч хүртэл сууж болохгүй байхгүй. Тийм учраас би яана дарагд таалагдаж гоё ажил хийхгүй бол халагдана гэдэг ийм сэтгэлгээ байх юм бол улсын хор хязгаарч өгчихгүй тийм үстэй. Яг нэг хүн талд. Нөгөө талд нэг 20 хүн байгаа гэдэг. Энэ талд нэг хүн байгаа гэдэг. Тэнд 20 хүний ирэх ашиг магадгүй бүр 200 300 хүний ирэх ашиг явагдаад байдаг. Энд нэг даргын ирэх ашиг явагдаад байдаг. Даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээд явах юм бол магадгүй тэр хүн ажил дээр л ирдэг. Гэтэл тэнд 200 хүний ирэх ашиг зөрчигдөөд тэр 200 хүн яах юм? Өнөөдөр өсвөлөн тэр үлгэн зөвлөн мөн дээрээс нь ажил нь бүтэхгүй, ажил үүсэхгүй, ажил төрөл байхгүй, амьдрал ахмад дээшлээгүй ингэ явж байгаа байхгүй. Тэгэх юм бол өөдөө таалагдах ажлыг хийх болио гэж дараа таалагдах. Ерөөсөө ард түмэн таалагдсан ажил хийх хэрэгтэй. Иргэдээр таалагдсан ажил хийх хэрэгтэй. Яг үйлчлэгийн чиглэлээр ийм болох юм бол их орондын сайхан хөгжих боломж олцоо зөндөө байна гэж залуучуудын харж байгаа. Үнэн базуу намын мөрөг хөтөлбөрч гэсэн яг энэ тусгацсан байна. Бас төрийг хүчирхжүүлэхийн төлөө бас явж байгаа. Төрийг хүчирхжүүлнэ гэдэг дарангуулыг бий болно гэдэг бол огтаа биш тийм. Нөгөө талаас ямар учиртай юм бэ гэхээр төр хүчрхийг хөөж тусгаар тогтнолын бүрэн эрт байдлыг хангах чадна. Төр сүлбэн дөрөөдөхөд өөр бусад үндэстний улсын төрд ялагдана. Төрийн нөлөөнд орно. Тэгэхээр хүчрхэг төртэй байж улс хүчрэг болно. Хүчрхэг төртэй болохын тулд ард түмэн өөрөө хүчрэгч ёстой. Ард түмний хүчрхжүүл ийм харилцан уялдаа холбоо бүхий жигд бодлого хүчрэж явах ёстой. Гэтэл манайд яаж юм хэлээ либерал хандлага гэвэл либертариан үзэл элдв одоо зөвлөх үйлчлэгийн нөхдүүдийн зөвлөгөөгөр төхөр гэдэг чинь ерөөсө дарангууллын механизм юм байна, машин механизм юм байна. Төрийн механизм энэ дарангууллаас гарахын тулд төхрийг өнгөдүүлэх ёстой, төхрийг сулдах ёстой, төхөрт ач холбогдол гэдэг нийгмийн сэтгэл зүйн хандлагыг сулруулж тэндээс төрөөс нь ард иргэдийг ангижуулах хэрэгтэй байна гэдэг ийм голдролыг бий болгож өгч. Гэтэл эн чинь өөр ямар аюулыг авчирч байгаа юм гэхээр ард түмнийг хамгаалах тогтолцоо нь өөрөө сулдарч байгаа гэсэн үг. Ер нь төрийг яагаад байгуулж байгаа? Төрийг ард түмнийг хамгаалуулахын тулд
засгийг яагаад байгуулж тэр хамгаалтын тогтолцоог төгөлдржүүлж ард түмэндээ үйлчлүүлэхийн тулд гүйцэтгэлийн хийх юм. Яагаад бид шүүх засаглалыг бий болгож тийм ч шударгаас хэсэг болох юм. Зөвхөн гацгүй ард түмний төлөө байна гэдэг тэр эрхэм үүрэгтэй үүрэж байхын тулд хяналтаа тэнд ажиллаж байна. Энэ захиргаа засаглалын хэлбэрүүдийг зүй зохистой хэм хэмжээнд нь хадгалуулж гацгүй үндэсний эрх ашигын төлөө байдаг тэр голдролыг оруулж өгсөн цагт ус их орн хөгждөг юм байна. Энийг сулруулахын тулд гадны нөлөөлөл маш хүчтэй байдаг. Тэр нөлөөлөл нь ард түмэн олонхтой ялагдаж болохгүй. Ядуудаа болж ялагдаж болохгүй. Өнөөдөр бүх зүйл ахын тэр асуудалтай уягдж өнөөдөр ийм хөлцөнгөө одоо дорой буурай байх тийм шалтгаануудыг бүрдүүлж өгч байгаа. Уламжлалт хийсэн байна. Сорогтон хатан. Монголын ард түмэн мөнх хаанд хийсэн биш. Мөнх хаан өөрөө одоо хүүд тийм ээ. Тулуу хааны одоо хүү. 1251 онд хаан ширэн суусан. Тэгэхэд бол гэж ард түмэн Монголын ард түмэн хөх Монгол иргэд бол иргэн гэж байна л да тийм ээ. Гинэн байж болохгүй, донгийн байж болохгүй, хүлцэнгүй байж болохгүй гэж. Энэ гинэн донгийн хүлцэнгүй байдлаар нь дамжуулах бол ямар нэгэн удирдлага хийн гэдэг бол тэр нэргээ дарангуул маш том хэлбэр. Эргээд сулцсан ард түмэн хүчрэг төрийг биш, сулцсан төрийг бий болгож эхэлдэг. Энэ өөрөө бие биенээ нөхөж үйдэг, бие биенийгаа тэтгэж үйдэг юм гинжний одоо холбоос байна гэсэн. Бие биенээс шууд хамааралтай байдаг. Хүчрэг төр байна гэвэл хүчрэг ард түмэн байна. Хүчрэг бус төр байвал ард түмэн эргээс сулдаар болдог гэсэн. Энэ хоёр жигд байж жигд хөгждөг. Шууд хамааралтай юм одоо харилцаа байна. Энэ харилцааг зүй зохистой байлгад нь болохоор эрх зүйн орчин буюу хууль гэдэг зүйл нь бас энд үйлчилж байгаа жишээ. Тэгэхээр ард түмэн бол айцтай байна гэдэг бол энэ бол эргээ зохиомж гэсэн. Зохиомж сэтгэл зүйн нөлөөлөл. Нийгмийг айц давтуулна гэдэг бол өөрөө бас арга барилд маш том онлын одоо хүрээнд хийгдэжсэн байна гэдэг нь харагдаж байна. Тэгвэл одоо нийгмээрээ бид энэ айцд автагдсан химийн зохион байгуулалтаас гарах хэрэгтэй. Бид өөрөөсөө итгэх хэрэгтэй. Монгол хүнд итгэх хэрэгтэй. Монгол хүнд шудраг байхыг эрхэмлэх хэрэгтэй. Өнөөдөр тэр шудраг бус үйл ажиллагааны ямар нэгэн илэрхийллийн дутагдлын хажуугаар дуу өгч чаддаггүй байх. Тэр намхын тэр сайхан зүйл эргүүлээд бид олж авах хэрэгтэй. Өнөөдөр шүүмжсэн нь яг ард иргэдийн хувьд бол ийм л юм байл та. Ер нь иргэдийн хувьд бол ийм байгаа. Ямар тохиолдолд айц үүсдэг вэ гэдэг. Тэ олон одоо санал асуулга явж байгаа. Гэтэл зөв буруу гэдгийг ялгахгүй байх тохиолдол гэж байгаа байхгүй. Зөв буруу баг. Зөв буруу гэдэг. Гэтэл өнөөдөр энэ нөхөр бол идэж угаад байна. Энэ нөхөр бол үйл ажиллагааны төрийн үйл ажиллагааг нь буруу хэрэгжүүлээд байна гэдэг энэ бол юу эргэн үнэ зөв сэтгэлгээ байгаа байхгүй. Гэтэл түүнийг очиод хэлэн, түүнтэй очиод тэмцэн, түүний ажил хэргийг шүүмжлэн гэдэг бол иргэдөөрт нь айц өгч байгаа. Гэтэл энэ дээр юу ажиллаж байгаа юм гэхээр иргэд нэг ихтгэл үнэмшилтэй үнэн байх хэрэгтэй. Тэ өөрийнхөө үзэл бодолд үнэн байх хэрэгтэй асуудал гарч ирж байгаа байхгүй. Хэрэг би энийг зөвлөж бодож энэ нөхөр үнэхээр буруу үйл хэрэгжиж байгаа бол би энэ нөхрийг очиод яах хэрэгтэй. Дойлох хэрэгтэй. Буруу үйл хэрэг хийж байгаа нөхөр бол ингээд буруу үйл хэрэгээ өргөжүүлж яаж яваад. Тэгэхээр бол хэн талтай нөгөө ард түмэн талтай. Гэтэл тэр түүнийг засах боломж болж хэнд байгаа болохоор иргэдэд байгаа юм л. Тэгээ иргэд гүйч тэрийг нь хэлье гэхлээр хэлье болиулъя, өөр ажил төрлийн санаачлуулъя, өөр ажил төрөлд нь оролцуулъя, өөр талаас нь нэг шийдье гэдг гүгээд очихоор иргэдэд айц болчихж байгаа. Энэ нөхөр яана намайг трактороо нийлж, бүлэглээрээ нийлж, дээрх үедээ дарамжлах үед. Тэгвэл энэ айцыг бол магадгүй иргэд үнэн ба зөв ба буруу гэж бодож байна. Зөв ба буруу. Хэрэг буруу гэж бодож байвал танд айдас ерөөсөй байх шаардлагагүй маа гэж хэлэх гээд байна. Буруу гэж бодож байвал. Буруу гэж бодож байна. Мөн дээрээс нь миний тавих гэдэг санал бол зөв юм а гэж бодож байвал энэ дээр айдас байх шаардлагагүй л гэдгийг бол хэлэх гээд байна. Ер нь бол ард түмэн айдастай байлгах нь бол алан тушаалыг ашиглаж уруулан ашиглаж хөлж байжсан хэсэгт ашигтай байдлыг учруулдаг. Өнөөдөр дутагдлын дуугаа жишээлбэл энэ ипотекийн зээл буюу тэр моргинжийн зээл гэдэг энэ зээл бол нэг хэлбэрээр ахын замаар тухайн ард түмнийг улс төрийн эрх хэрэгчлөөг идэл зориггүй болгодог гэдэг юм арга байна л да. Маш шинээр тогтоосон өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг тэр нь одоо байр хийж болно, юу ч хийж болно. Тэрийг урт хугацаанд буюу 20 жил одоо надад 20 жил тийм ээ. Урт хугацаанд нь тогтмол төлж барагдуулах замаар олж авдаг ийм зүйл санал болгоход нөгөө талаас их өндөр өртөгтэй зүйлийг шууд худалдаж авч чадахгүй байгаа учраас иргэнд маш ашигтай байгаад тухайн үедээ бол. Гэтэл тэр орлого тогтмол байх ёстой гэдэг 20 жил тогтмол байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Гэтэл нөгөө төрийн албан хаагчид цалин өнөөдөр ямар вэ? Нийт манай нийгэмд байгаа ажил мэргэжлийн олгогддог цалингийн түвш ямар байгаа вэ? Гэтэл тэр цалин тэр ипотекийн зээлийг төлөө амжиргаагаа чүтэн ядан авч явах хэмжээнд нь тооцоол хийгээд олгодог байх нь шүү. Тэгэхээр нөгөө иргэн маань
өөрийнхөө амжиргааг чүн нэг юм болгоод хамаг мөнгөө тэр ипотекийн гэдэг юм нөгөөд алдахаар тэр хүндэд эдийн засгийн хэрэгжүүлээ байхгүй болдог. Тэнд уягдаж эхэлдэг. Тэр уягдсан уяасаар нь дамжуулан боолчилдог. Тэр уягдсан уяасаар нь дамжуулан асар удирддаг. Энэ аргачлалыг санал болгоход тэр саналыг зөв юм байна манай зөвлөх үйлчлэлийн гэж ойлгоод авч хэрэгжүүлсэн тэр хэсэг бүлэг хүмүүс бол мэдсэнтэй хийсэн болов мэдгүйдээ гой санагдаад хийчихсэн болов энэ явцдаа бол их тодорхойлох зүйл байх. Ер нь нэг зүйлийг л бид аюулсаа барих шүү дээ. Тэгвэл авраг Чингис хаан Монгол үед их Монгол улс үед иргэдийн амжиргааны төвшинг тогтоогод үзэхэд хамгийн ядуу иргэн нь эд хоол унс хувц ор хорондоо байсан юм а гэж байна шүү. Тэгэхээр хамгийн ядуу иргэн эд хоол унс хувц ор хорондоо санаа зовхгүй байх тэр нийгмийн байгууллагыг бий болгоход эрх хэрэгжүүлээ өөрөө автоматар одоо хэлбэрж тогтдог байх юм шүү. Өөрөө амьдрал байгаа. Тэгэхээр ахуйг нь ядууруулах замаар хүний эрх хэрэгжүүлээ зөрчдөг юм байна. Хүссэн ч хүсээгүйч дуугүй тэр зүйлд боочлогдох тэр боломж олцоог нь ахуйгаар нь дамжуулж хийж өгдөг юм байна. Тэгэхээр энэ процесс Монголыг ядууруулах бодлого хэрэгжиж гэсэн үг тэгэхээр. Монголын ард түмнийг ядуу байлгах нь хэсэг бүлэг тэр этгээдүүдэд хэрэгтэй болохоос биш, ардсан нам ардын намд хэрэгтэй биш. Ардсан нам ардын намд цөөхөн хідэн хүмүүст хэрэгтэй байгаа болохоос биш. Нийт ардсан нам ардын намд зүтгэж байгаа гишүүдд ашигтай зүйл биш. Харин тэр зүйлд нь үйлчилж байж амжиргаа нь бэхждэг энэ тогтолцоор оруулаад өчгөлөөр хүн хүссэн хүсээгүй уралт гэдэг зүйлийг хийж эхэлж шин. Тэр ангир өрн өсөглөн хонхыг харж чадахгүй эцэг ихийн дургуй хийх үйлчлүүдийн хэлбэр тийм болж өрж. Эхэндээ дургуй хийдэг байгаа орж авсан зүйлдээ сэтгэлийн ханаад нэг мэтгэхэд өөрөө арт түмний шулуун мөрж өгч тэрний гар хөл болоод явж шин. Энийг бол уламжлалт хэлсэн биш. Энэ бол одоо болохгүй юм шүү. Тийм бүр томьёолоод хэлээд өгсөн байна. А энэ зүйлийг хүлээн зөвшөөрөөд явж байгаа арга дэргэдэг бол булаа шүү. Тийм учраас булаа хэлээр явахгүй байх ёстой. А булхаажуулаад яг дарангуйлуулж болохгүй. Илэгдэж болох. Тэдэрт амьдралаа шийдвэрлэх боломжийг олгож болохгүй. Тэгэхэд бол тэмцэх хэрэгтэй. Тэр тэмцэл нь шудраг, ухаалаг, хэрсүү байх ёстой. Шудраг ус зүйлтэй иргэд бол эвдрээд явна гэдэг нь бол энэ цаашдаа юу вэ гэхээр эх орноос оровж ийн гэсэн үг. Явж явж мөхөл болно. Тийм. Эх орноос оровж ийн явж явж байвал таны хэлэхээр бол мөхөл болно. Ийм л тогтолцоороо бидэнд явж байгаа. А өнөөдөр бидээс шудраг ус зүйл харчаад түүнтэй эвдрээд түүнийг бол ингээд хөвгөлн дэмждэг ч юм уу магадгүй дуу өнгөрөх юм бол энэ бол эх орноос оровж ийн гэсэн үг. Тийм учраас шудраг ус үйл хийсэн намтайгаа эвлэн гэдэг бол эх орноос оровж байна. Тийм учраас шудраг бус үеийн шүүмжлэл үз шүүмжилсэн шүүмжийг чинь таны санаа бодлыг авах нь уу авахгүй юу? Хэрвээ таны санаа бодлыг авах юм бол одоо яах вэ? Энэ нам бол зөв нам байна, сайн нам байна гэж. А хэрвээ таны санаа бодлыг авахгүйгээр тэр үйл хэрэгээ өргөжлүүлэх юм бол та яах вэ? Эх орноос орох уу, намаас орох уу гэдэг ийм хоёр шийдэл байна. Үүний тулд бид нар яах ёстой? Мэдээж Монгол түмэн бол эх орноос орохгүй хаалж бодож байгаа. Тийм учраас бидэнтэй нэгдэж нийлээд явах боломж олцоо бол Монгол түмний хувьд хүн бүрт бүрэн боломж олцоо биш үү гэдгийг бас энэ нэвтрүүлгээр дамжуулаад хэлье гэж бодож. За бид нэвтрүүлэг бүрээрээ бас за зарим нэвтрүүлгээр амжихгүй юм даа нэвтрүүлэг бүрээрээ Монгол Ардын намын мөрөн хөтөлбөрөөс дурдж өгье гэж бодож байгаа. За энэ дээр өнөөдөр бол би засаглалын бодлого гэдэг энэ мөрөн хөтөлбөрийн дөрөвдүгээр бүлгээс би бас уншиж танилцуулъя гэж бодож байна. За дөрвийн нэг төлөвшсөн эрх зүйн төр тогтвортой хариуцлагатай засаглал ийм засаглалыг бүрдүүлнэ гэж Монгол Ардын намынх. За маш товчгоо 2008 оны засгийн газрын бажет байдал хийж байгаа юм да бажет байдал яг 2016 оны сонгуулийн өмнө ямар байгаа гэж. 2008 оны засгийн газрын бүтэц цомхон оновчтой буюу 11 ям 14 сайд 12 дэд сайдтай байсан бол 2012 онд бүрдсэн засгийн газар ардсан намын засгийн газар шүү дээ 16 ям 19 сайд 17 дэд сайдтай болж хэд банхаж чиг үүргэн давхардаж за бие нэмэргүй байхгүй газаргүй албан тушаалтнууд төрийн албаар дүүрлээ гэж. За байгаа нэг байдлыг хэлж байгаа шүү. За Монгол Ардын намынх. За тэгээд мөн дээрээс нь улсын хурлын гишүүд олноороо давхар дээл нөмөрсөөр төр засгийн ажил салгардаж их ажлын дүр эд ажлын садаа болон хувирлаа гэж. За энэ дээр бол өөртөө яг ингээд бод байдлыг бол дүгнэж 2016 оны сонгуулийн өмнө биш. Ингээд бод байдлаа дүгнэж. Давхар дээл бол дэмий юм байна. Давхар дээл нөмөрсөөр яадаг гэж төр засгийн ажил салгардаж их ажлын дүр эд ажлын садаа болон хувирлаа гэж. Ерөөсөө давхар дээл болохгүй маань гэдгийг энэ дээр өөртөө хэлээд өгсөн. Тэгснээр бид ингэж шийднэ гэж байгаа. Эрх мэдлийн харилцан хяналт тэнцвэртэй тогтвортой хариуцлагатай төрийг бий болгохын төлөө үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ гэж. За улсын хурлын гишүүн 4-1-3 дээр байна. Улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана гэж.
ийм залбар мөрийн хөтөлбөр дээр байгаа шүү ард түмэн тэгээд мөрийн хөтөлбөрийн уншдаг одоо сонгосон хүмүүс бол тэр ард түмнийг бол ард түмэн бол сонгож байгаа юм чинь мөрийн хөтөлбөрийн тэр танилцж байгаа түүнийхээ дараа сонгож байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах гэсэн ийм залбар. Энэ хязгаарлалт нь одоо ямар төвшөнд энэ хязгаарлалт одоо яг ямар төвшөнд явж байгааг одоо ард түмэн надад хэлэх юм мэдж байгаа шүү дээ. Бүгд сайдууд маань давхар дээлтэй гэж. Тэгээд энэ дээр бол юу анзаардаг вэ гэхээр ард түмний бол санал хүсэлтийг ард түмний саналыг авах гэж эднэр бол улаараа чичирдэг. Тэгээд юу ч хамаагүй амладаг. Биелээ чадахгүйсэн ч амлан чадахгүйсэн ч амладаг. Тэгээд ард түмэн таалагдахыг хичээж байгаа. Ерөөсөө ард түмэн таалагдах хичээсэн өнгөцгөн үзэл нь ерөөсөө ийм. Өнгөцгөн үзэл нь. Яаж хийж яагаад бид ялах ёстой? Бид ялах юм бол төрийн албыг тэр чигтэн авах гэж мэддэг учраас энэ хүмүүс ийм амлалт ард түмэн бол тавьж байна. Тэгээд энэ дээр бол ийм л байна. Тийм учраас би одоо хэлэх гээд байгаа юм л маш олон хүмүүс мэдээж 65 судал бид нар олгосон шүү дээ. Тэгээд 65 судал олгосон хүн бүхэн яг энэ бид хамтдаа гэдэг энэ сайхан нэртэй мөрөө хөтөлбөрийг олж уншаач. Энэ дээр маш олон амлалтууд байна. Тэгээ энэ амлалтуудаа хязгаар биелүүлэх юм болоо магадгүй энэ давхар дээлний асуудал бол хязгаарч биелэхдэггүй ойлгомжтой болсон. Одоогийн байж харахад тийм. Ерөөсөө энэ нөгөө дээрээ үлгэрлэхгүй болохоор доороо ингээ босноолт явж байдгийг тод илэрхийлэх бас хэлмээр байна. Жишээл энэ нөхдүүд бол ингээ амсныхаа ард гарч чаддаггүй. Тэр хийсэн хоёр нийцдэггүй. Хуурам мэдлэг замаар заллин үлдэж штеп юм бол. Энэ бол шууд заллин. Энийг бол заллин хийлээ гэж ойлгож бүрэн болох үнэтэй. Эдгээр бол зарим нэгэн этгээдэд заллин хийгээд хүний өмч хөрөнгөөс хэсэг бүлгийг нь өөртөө оруулаад авчулдаг бол энэ заллин бол бүлэт улс их орны хэмжээний баялагийг хувиргаж авах шалтгааны бүрдүүлж байгаа юм заллин. Эрхэмлэлээр дамжуулж их орны баялагийг одоо өөр таах энэ орлогуудыг хэн зогсоох ёстой вэ? Ард түмэн бид зогсоох ёстой шүү дээ. Яг эзэн өөрөө зогсоох ёстой. Төхөрийн эзэн ард түмэн. Энэ ард түмэнд үйлчлэн гэж эзэндээ үйлчлэн гэж воолнолоо гэж очсон хүмүүс бол төрийн төвшинээр шүү дээ. Тэгэхээр тэр төрийн албаагч дээр чөлөө учирч байгаа асуудал хүн суртал. Энэ хүн суртлаар дамжуулж хийх авах бол өгөө аваа явж идэг. Тэгвэл хүн суртал нь өнөөдөр яаж аливаа шийдвэрлэх асуудлыг 30 хоногийн дотор шийднэ гэж заасан баг. Гэтэл яг 29 хоног дээр шийдэж ивэл яах вэ? 30 хоног болохоос нэг цагийн өмнө шийдэж ивэл яах вэ? Тухайн иргэний 30 хоног хүлээлгэж байгаа нэг шийд гаргахад тэр шийдэн тухайн иргэнийхээ эрх ашиг биш зөрчсөн шийдвэр гаргаж ивэл яах вэ? Дахиад тэр хүн баг залах хэрэгтэй болно доо. Тэр шийдвэрийг өөрчлөх төлөө явах болно доо. Тэгэхээр дахиад тэрэн дээр нь 30 хоног гихмшлэнгээр жил саруудыг иддэг. Тэр хүнийг туйлдаадаг, зовоодаг, тамалдаг. Залхаадаг бүрт залхаж. Энэ бол тамлж байгаа юм. Энэ бол тамлалтын хэлбэр. Энэ хэлбэрийг төрийн зарим албан хаагч нар сонгоо ашиглаж сурчжээ. Яг энэ дээр одоо мөрөд төр найр л да жишээлбэл иргэдээ ойр төрийн үйлчлэгээ гэж байгаа. За тэгээд төрийн захиргааны болон үйлчлэгээний шал чадны байгууллагууд бол хариуцлагагүй байдал газар авч мэрэгсэн төрийн албан хаагчдын ажлаас халах замаа төрийн албаны залгамж мэрэгсэн чанарыг алдагдууллаа гэсэн ийм одоо бодит байдалтай. Тэгээд мөрөд хөтөлбөр байна л да. За одоо энэ дээр жишээлбэл ингэж төрийн албанд шат ахиулан албан тушаал дэвшүүлэх нэрийг тогтолцоог хэвшүүлнэ гэж байна. Тэгээд төрийн албаны тогтвортой байдлыг баталгаажуулах төрийн албаны хаагч нь дархлааны тухай хуулийг санаачд хэрэгжүүлнэ. За мөн дээрээс нь 4-2-11 дээр бол байна. Өнөөдөр багш нар цалингаа нэмүүлээ ч гэх юм уу эмчнэр цалингаа нэмүүлээгээд ингэж жагсаад цуглаад багшгүй. Яг энэ мөрөө хөтөлбөр дөнд байж байгаа 4-2-11 дээр төрийн албан хаагчдын цалин үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөр бол энд байж байна л да. Тэгэхээр шат дээр бас залцах байж байгаа тийм ээ. Жишээлбэл энэ мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд бид нэр яах ёстой. Өнөөдөр захиран зарцуулж байгаа мөнгө санхүүгийн асуудал дээр маш их одоо хараа хяналттай байлгаж ш. Тэндээс тэр цуглуулж авсан зүйлсээр эргүүлэлт цалингаа тавина. Гэтэл энэ нөхдүүдийн тэр өрн таран хийж байгаа тэр хэрэггүй зүйлсүүд рүү бүр хээрнийг юу ч болоогүй юм шиг цацаж чадж байгаа энэ байдал бол эргээд энэ мөрийн хөтөлбөрөөр эсрэг хандж байгаа асуудал. Өнөөдөр ямар ч хэрэггүй зүйл дээр өчнөн тэрбумаар нь цацж чадчих шин. Тэгэхээр энэ өнөөдөр юу зүгээр юм бол урвалтын хэлбэр мөн шүү дээ. Их орныг сулдах гэсэн бодлогот нь үйлчилж өгч байгаа хэлбэр мөн шүү дээ. Тэгвэл өнөөдөр Монголын ард түмэн бид та бүгдээрээ нийлээд энэ асуудлыг яаж харах вэ? Гаргалаа гарцсан юу байх вэ? Шууд арчлалынхаа үнэт зүйлсийг эргүүлэн санах зүгээр. Шууд арчлал бол эргэн мөр улс төрийн эрхийг хорооныхын иргэдийн нийтийн хурлаараа дамжуулан хорооныхын иргэдийн нийтийн хурлаас сонгогдсон тэргүүлэгч нарыг ажлыг нь шахаж хийлэгдэг. Хороон дээр очиж асуудлуудыг тавьдаг.
Хорооныхаа тэнд байгаа удирдлага зүйн төрийн байгууллагын ахтагч нэгж болсон тэнд байгаа намын тавиулуудыг биш. Жинхэнэ хорооныхаа ард иргэдийнхаа үйлчлэгч байх ёстой гэдгийг нь ойлгож чадахгүй байгаа хүмүүсийн газар дээр сольжод тэр эрхийн эдлэг явуулах байхгүй. Өнөөдөр тэр даваад байгаа суурийг нь шууд арчлахынхаа тэр хэлбэрийг бий болгож тэр иргэд нь өөрсдийнхөө хэрэгжүүлөө жинхэнэ ёсоор авч байж энэ шудраг бас тогтноо. Тэгэхээр ард иргэдийн хийх нэг чухал асуудал бол хорооноос эхлэмээр баг багаас эхлэмээр тэр хуулийн дээр байгаа орон нутгийн удирдлага дээр байгаа өөрийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэж юм байна. Тэр нутгийн өөрөө удирдах ёсыг нь хэн хэрэгжүүлдэг вэхээр тэр тухайн баг хорооны иргэд 100% одоо мэдж идэг. Тэр ирэхээр 100% анхаардаг гэдэг. Ингээд хороогоо ард түмэндээ үйлчлдэг болгож чадах юм бол баг хороогоо өөртөө үйлчлүүлж чаддаг болох юм бол дээдлийн шатны төлөөллийн төрийн байгууллагууд бүгд ард түмэндээ үйлчлэхээс өөр аргагүй өсөл байх бүрдэн гэсэн. Өнөөдөр хороогоо нам нэртэй тэр баг эсэг бүлэг хүмүүсүүдийн лоорт алдчихад, эрхээ алдчихад, тэнд дуугүй явж чадж байгаа хүлцэнгүй ард түмэн байгаа цагт өнөөдөр төрийн ард төлөвлөж түн бол илүү түн гэдэг мөрөнд зүг зэрэглээ болон явсаар байгаа. Тэгвэл ийм зүг зэрэглэнээс ард түмэн бид яаж харах юм бэ? Хороо багийг тэнд байгаа тэр төрийн албанд байгаа нөхдүүдийг ажлын хийх хэрэгтэй. Шаардж байгаа хийлэгдэх байх хэрэгтэй. Тэр нам төлөөж тэнд суудаг биш. Тухайн хорооныхны иргэдийг төлөөлж суудаг албан тушаалтан болгож хуурах хэрэгтэй. Энийг хийж чадсан ард түмэн, энийг хийж чадсан ард түмэн ялнаа. Тэрээс энийг хийж чадахгүй бол өнөөдөр яг тэр асуудлыг шүүмжил, дуртайгаараа шүүмжил, чадрын хэмжээнд бахир, орилт чарал гэхдээ шизээ шийдвэрэн гарахгүй тэр зүйлсийн төлөө явсаар амьдралаа, насаа бүх зүйлээ өрн таран хийж тэр зовлонгоо нуруунд дээр үүсээр байх болно. Энэ золиослыг дааж явах хугацаа бидэнд хэр байх бол бид бүгдээрээ бодох хэрэгтэй. Өнөөдөр ардсан манд үнэнч байна гэж зарим хүсэл ярьж Монгол ардын манд үнэнч байх тухай зарим нөхдүүд ярьж байгаа. Гэтэл нам дотор өнөөдөр хүн дасан бүлгэлүүд байдаг. Тэрийг фракц гэдэг гой боловсон хэрэгцсэн шүү дээ. Өнөөдөр нэг улс төрчийг багсан хэсэг бүлэг нөхдүүд нам дотор хоорондоо өсөлдөөд бие биендээ боломжоо олгодог шүү дээ. Өнөөдөр тэр илэрлийн гишүүд тэрийг мэдгүй явж шүү дээ. Манай нам сайхан явж байна. Манай арс нам гоё явж байна. Манай Монгол ардын нам хүчтэй явж байна. Үгүй шүү дээ. Энэ дээр бол яг илэрлийн гишүүд тэр талаар ойлгож ойлгох байгаа. Илэрлийн хэмжигтэй тийм бол хэсэг бүлэг нөхдүүд бол ерөөсөө юуг ашиглан тэр гишүүдийнхээс итгэл сэтгэлээр тоглолт хийж тэр гишүүдэд эргээд ард түмний нийт олонх руу чиглүүлээд тэгээ сорон зулгаад ашиглаж байгаа. Энэ бол сорон зутгах гэж байгаа шүү дээ, тийм ээ. Ингээд тэр ирэх мэд бүх зүйлээрээ одоо дурдуулж ямар ч сахилга бат хариуцлагагүйгээр эрх зүйн орчинд нь өөртөө хариуцлага тооц бүх нөхцөл болцоонуудыг хааж байгаа. Тэгээ дураараа дөрвиж шүү дээ. Өнөөдөр том жишээ энэ Facebook орчинд нийтийн одоо сүлжээ хинтээ аймагт жишээлбэл тэр визэн колонкийг буруу газар байгууллаа. Энэ дээр бол одоо жишээлбэл шүүмжиж ингээ нэг иргэн шүүмжилсэн байна. Тэгсэн чинь шүүх хуралдаанаар зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг хэрэглээд 2 сая төгрөгийн төлбөр томгож байгаа. Гэтэл шудраг ёсны үднээс харах юм бол эрх мэдлээ ашиглаж бензин колон байгуулсан эрх мэдэлтэй хариуцлага хүргэх ёстой болохоос биш. Тэр бензин колонконд бас болоод ард иргэдийн нутгийн ард иргэдийн эрх ашиг зөрчигдөд байна. Энийг тэр эрх мэдэлтэн гаруйсгаар зураад баталгаажуулчихжээ гэж нийтээр илэрхийлсэн илэрхийлсний мэдлэг өнөдөр 2 сая төгрөг төлж ийн гэдэг бол бид арчлаасаа ухарчжээ. Тэгэл арчсан дэглэмээс урвчиж өнөөдөр энэ урвалтыг нь хийхэд нь артсан манд байгаа нөгөө хайртай хэдэн цөөхөн хэсэг бүлгүүд нь мэдрэмжлж чад хийсэн байх шүү дээ. Мэдлэлээр байхтай хийсэн байх шүү дээ. Бүр нийлж чад хийсэн байх шүү дээ. Тэгэхээр энэ одоо эндээс товчхондоо бол ерөөсөө ард иргэд самар сэрэмжийг хизээ алдна уу? Хаана алдна уу? Тэр цэгээс уралт тэр цэгээс дарамжуулалт хэлдэм байна гэдгийг бид маш сайн ойлгомоор байна. Одоо жишээлбэл иргэд бол ингээд ямар нэгэн байдлаар буруу зүйлийг бол дандаа эсэргүүцэж байгаа. Буруу зүйлийг шүү. Иргэд бол хизээч энэ зөв санаачлаа, зөв дэмжлэгийг бол эсэргүүцэхгүй гэж миний хувьд бол хардаг байхгүй. Бид ч бас тэгж харж байгаа тийм үү. Гэтэл буруу зүйлийг эсэргүүцээд ямар нэгэн байдлаар ингээд мэдээлэл хийгээ чөөх цагтаад ингээд очдог. Гэтэл яг үгээр эдгээр бол өөрсдөө хамгаалах хуультай болсон. За одоо маш олон иргэд хэлж байгаа. Энэ зөрчлийн тухай хууль гэдэг чинь бол торгуулийн тухай хууль юм биш үү? Торгох тухай хууль, айлах тухай хууль юм биш үү гэдэг ингээд байхгүй. Тийм учраас энэ дээр энэ нөхдөд өөрсдөө ингээ хуулиар хамгаалдаг энэ тогтолцоо бол буруу байна л.
Энэ тогтолцоо буруу. Тийм учраас бид яг иргэдийнхаа эрх ашигыг хамгаалсан хууль, иргэдийнхаа эрх ашигыг нийцүүлсэн хууль батлах ёстой, хууль санаачлах ёстой, түүнийг амьдрал дээр хэрэгжүүлэх ёстой гэж харж байгаа. А тэрнээс биш ямар нэгэн байдлаар эрх дархтныг хамгаалсан, эрх дархтанд нөлөөлсөн ийм хууль бол дэмий юм байна гэж байгаа. Олон хүмүүсийн тухай ярьж байгаа. Ерөөсөө бид нэр өөрсдөө хамгаалуулж бид сүүлдээ ингээд үгүй эрх хэрэгжүүлээгүй болох үед л гэж байгаа. За магадгүй үгүй эрх хэрэгжүүлээгүй болдгоо маа гэхэд энэ хүмүүс бол өөрсдийнхөө буруу үйл хийхийг бол үргэлжийн мөнхөд хамгаалсан хаацаалуулсан ийм хуулийг бол батлаад байна гэж байгаа. Тийм учраас өнөөдөр үнэн ба зөв намаас бол уриалж зөв хүмүүсийн нэг талдаа тий өнөөдөр асууж ял та за Батшгэ чи дарга болох гээд байна уу? Энэ холдоо чи дарга болох гээд байна уу? Тий чи улсын хурлын гишүүн 20 болох гэж юм уу гэдэг ийм асуулт зарим нэгдэж ирж байгаа. Та нар дарга болох гэж шүү дээ бусдаа адилхан. А бидний зүгээс юу гэж үзэж байгаа вэ? Бид бол дарга болох. Бид нь бол тэр эрх мэдэл гэдэг зүйл бол дарга болох тухай асуудал, Батулдыг дарга болох тухай асуудал, Батулдыг дарга болох тухай асуудал, инх холдыг дарга болох тухай асуудал энэ биш байхгүй. А яг иргэдэд өөрсдөнд нь эрх нь өгье. Иргэд өөрсдөө эрх мэдлийг хэрэгжүүлээд иргэд өөрсдөө зөв санаачлагаар аймаг орнотгоо удирдах тавь. Энэ л асуудлыг тавьж байгаа бид нар. Бидний тавьж байгаа асуудал бол маш энгийн. Тийм учраас та нарт зөв санаа байгаа бол тэр зөв санаагаа нийлүүлж нэгдгээд бидэнтэй яхаа. Бидэнд хамтын нэг ажил болгооч гэж. Тэгээ энэ ажлаараа аймаг орнотгоо удирдаад энэ ажлаараа ард түмнийхээ амьдрал туслаач гэж. Тэрнээс шиг өнөөдөр Батшиг дарга болох тухай биш асуудал ерөөсөө өмнө ба зүүн дээр яригдах байгаа гэж бас хэлээ. Тэгээ ер нь бол энэ бол яг нөгөө нэг зөв зүйлийг хилээж авч байгаа хүмүүсийг унгах гэсэн л арга л та. Жишээлбэл Бацаандан магнаа гэж бид бүгд мэддэг гэсэн. Эрүүл нэг хөдөлгөөн ингээл өрн жилээ шүү дээ 2005 оны үед. Тэгэхэд та одоо ингээд улсын хурлын гишүүн болохгүй явж байна гэхээр үгүй тийм биш. Үгүй энэ чинь тэрний төлөө явж байсан шүү дээ. Тэрний төлөө явж байгаа шударга л байл. Үнэхээр улсын хурлын гишүүн болоод улсын орноо өөрчлөн гэдэг итгэл сэтгэлийг тээж байгаа бол тийм ээ улсын хурлын гишүүн болох хүсэл зориг байна. Би өнөөдөр улсын хурлын гишүүн болох ийм хуулийн залтуудыг ингэж өөрчлөх бодол байдаг. Би ард иргэдтэйгээ энэ санаа бодлоо нийлүүлэх явж байна. Нийцүүлэх явж байна. Ард иргэдийн үзэл бодлыг хууль орчинд нь хамгаалахын төлөө явж байгаа гэдэг яагаад шударга хийж болдгоо. Өнөөдөр шударга байсны бодлоо өмнө хийсний төлөө өнөөдөр адлагдана гэдэг чинь юу гэсэн үг. Өнөөдөр эх орны бодлоо тууштай байх ухааныг өнөөдөр улсын хурлын энэ дээрээс одоо илэрхийлж тэрийг хуулийн орчинд нь одоо засаж залруулна гэсэн зорилго хийж байгаа хүн байгаа бол тэр өөрийг нуух хэрэггүй шүү дээ. Тэгвэл ард иргэд тэндээс бод өстой. Гэхдээ тэр хүн үнэхээр улсын орноо өөрчлөөд аваад ухаантай хүн мөн биш үү? Гэр шинжи ярьж байгаа хэлж байгаа зүйл, зорж байгаа зүйл, өнгөрсөн амьдралдаа явж исэн замнал нь бүх зүйлийг шүүлтүр болгож шүүж үзье. Үнэхээр мөн бол ард түмэн сонгоно шүү дээ. А биш бол ард түмэн сонгохгүй байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр яаж юм гэхээр дарга болохгүй явж байгаа юм гэхээр нэр дарга болохгүй гэж зарим хүмүүс нь үгүй би дарга болох гэдэг байхгүй гэдэг. Энэ жүжиг тоглох анхнаас л худлаа яриад явах юм бол тэр тэгэл ирээд том худлаа ярьдаг юм болно шүү. А тэгвэл миний хувьд бол би улсын хурлын гишүүн болохоос татгалзахгүй. Яагаад би улсын хурлын гишүүн бол чадна гэдэг итгэл яагаад надад бий болж байгаа. Өнөөдөр ийм арчаагүй. Ийм өрөвдмөр улсын орноо авч явах гэж ядаад хөр хөнгө чинэн дээр алалцаад биенийхээ мөнгө цуглуулж байгаа. Тэрийг зөв тухайд нь хадгалж байгаа. Цэвэрлэнтэй ч хаанаа ч хадгалж байгаа. Яг үүртэй ашигтай их мэдлэг авах тэр цаг үе дээр гараад тавиад хоорондоо тэмцэлдэг. Энэ арчаагүй хүмүүс өнөөдөр улсын хурлын гишүүн болоод явж байгаа гэдгийг харчаад өнөөдөр ийм сул дорой нөхдүүд байж хаад би энэ орд байх юм хийж чадна гэсэн итгэл чиг төрж өгч байна. Өнөөдөр энэ нэвтрүүлгийг үзэж байгаа ард иргэд яг ийм бодлого байгаа шүү дээ. Үгүй тэнийг л биш баймаар юм. Ухаан надаас муу баймааргүй л юм. Жишээ би өнөөдөр асуудал ингээд шийдэн дээ. Гэтэл өнөөдөр ингээд шийдэхгүй юм гэж ард иргэд яриад шүү. Энэ цаалаа гацаагалгаа байгаа. Энийг бодож байгаа хүмүүс нь төрийн албарыг орох хэрэгтэй байхгүй. Яг ийм бодол байгаа хүмүүс нь үзэл санаануудаа нэгтгэж байгаа тэр хийж чадах хүмүүсээ жинхэнэ шударгаар шүүгээр гаргаад ирч чаддаг энэ тогтолцоо. Тэгэхээр тэр тогтолцоон дээр хүчрэл төр бий болно шүү дээ. Тийм шудар тууштай ард түмний төлөө төрдөө үнэж ард түмэндээ үнэж зүтгэх тэр үйлчлэгээр дамжуул тэр үйл хэрэгээрээ дамжуул явах ёстой гэсэн тэр хэлбэртгүй тэр нэг үзүүрт зорилгыг агуулж байгаа тэр ард иргэд нь төрийн албанд очиод нийтийн албандаа зүтгэх юм бол тэндээс гарсан шийдвэрүүд аль нь нэрэгддэг вэ? Тэндээс гарч байгаа шийдвэрүүд гагцхан ард түмний төлөө байж чадна шүү. Тэндээс их юм хожих уу? Эцсийн дүндээ бүгд хожно. Бүгд хожихын төлөө зүмрээд тууштай. Тэрнээс өнөөдөр зарим хүмүүс хэлж байгаа улс төрийн ашиг хонцог намдаан авчрахын тулд өнөөдөр эсрэг одоо нөгөө талынхаа намыг хийж байгаа зөв талыг хүртэл харлуулж юмсан гэж явж байна. Гэхдээ энэ бол буруу шүү. Тийм ээ. Бид өнөөдөр ингэж явж болохгүй. Монголын ард түмний
ерөөсөө Монголын ард түмэн маань энэ төхөрийн эзэн гэдгээ дахиад зөмөрөө бодъё. Төхөр бол бидний бүтээл, ард түмний бүтээл. Тэр бүтээлээ төгс байлгахын төлөө бүгд хичээцгээе. За өнөөдрийн нэвтрүүлгээ бас айх айцын тухай ярьж байгаа учраас бид бас иргэдтэй бас нэг зүйлийг уриалъя гэж бодчих. За бид иргэд бүхэн маань те үндсэн хуулиа бол нэг олоод харчаач, олж хараад түүн дээр бидэнд ямар хэмжээ байгаа юм, эрх мэдэл байгаа юм, бидэнд үзэл бодлоо илэрхийлэх, аюулгүй орчинд амьдрах те эрх хөрчлөө бол биш шүү. Тийм учраас бид бол ингээд нэг айгаад имээгээд энэ намаас гарахгүй бай, айгаад имээгээд энэ буруу нөхдүүдтэй одоо тий харсан ч одоо шүд зугаад өрөх гэж ярьдаг шүү дээ тий. Ийм хэлбэрийг өгөх юм бол бид бол эх орноос оровж байгаа хэлбэрээ. Тийм учраас аль талдаа болохгүй бүтггүй байгаа зүйлээ хэлье. Харин болж байгаа зүйлээ бол үргэлж дэмжиж тэтгээд явъя гэдэг энэ уриалгыг бас телевизж байгаа үзэгч та бүхэндээ бас хэлэх гэсэн юм аа. Тэгээ бидэнд бол үндсэн хуулиар олон сайхан эрх олгогдлоо, олон сайхан магадгүй бас сайхан үүрэг хариуцлагч бий. Тийм учраас энэ үндсэн хуулиа судлаад, үндсэн хуулиа танин мэдээд, энэ үндсэн хуулийн дээрээс бүгдээрээ хамтдаа шинэ гарц гаргалгаа, өөрийгөө хамгаалах, бусдыг хамгаалах, бусдад туслах ийм боломж олгоцоо байгаа гэдгийг бол иргэдтэй хамт хэлмээр. Яг үнэ. Тэгээд ер нь эх орноо хөгжүүлэх эрхэм үүрэг бол энд байгаа хүн бүрийн эрх үүрэг шүү дээ. Бид бол эх орноо хүчрхийг бол үүрэг хүлээж байгаа юм. Монголын ард түмэн нийтээр. Өнөөдөр Монгол улс хүчрхийг болж иж дэлхийд байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалж байна. Өнөөдөр бид өчүүхэн өрөвдөн тийм бадарчилсан эдийн засгийн ямагт тийм уналттай тэр эдийн засгийн уналтаараа дамжуулж улс төрийн эрхийг бусдад шийдвэрлэн хаалддаг энэ нөхцөл байдлаас гарахгүй юм бол Монгол улсын улс ордогтол бүрэн эрхт байдал хаана очиж төгсөхгүй. Энэ цавцааны асуудал болж байна шүү дээ. Өнөөдөр бид нар энэ муу ёрын зүйлийг бий болохгүй тул ирээдүйд тийм зүйлийг бий болохгүй тул өвгдөө эзэн бидэнд сургамжилж ирсэн байна. Төрийн түвшээр хүн Монгол хүн бүр аливаа асуудлыг огтон мэдэж тосож бэлтгэж тэсэжүүлд эсвэл эвэрлэж таар гэж. Өнөөдөр бидний өвгдөөс сөрж ирж байгаа аюул занлыг огтон мэдэж тосож бэлтгэж тэсэж явсаар өдгий өгч өнөөдөр бидний тусаар тогтнолыг бидэнд өвлүүлж чадсан. Тэгвэл өнөөдөр бид нар эвэрлэж дарах төвшөнд очиж хүчрэгч хэрэгтэй. Аюул занлыг газар ахуулахгүйгээр сар мөнгөлж чадах хүчрэг төртөө хүчрэг ус орон болох хэрэгтэй. Тэрний төлөө Монгол хүн бүр зүтгэх зорилгоо нэгтгэе. Хэрэгцээ ингэж чадсан цагт бидний дэлхийд байгаа монголчууд эргээд биднийг бид монголчууд ч тэгээд бидэнтэй эргээд нэгнэ. Одоо жишээлбэл юм байна л да. Хөвсгөл аймгийн 7 дугаар хонд гэх юм бол Батбол тэгээд хүн бол одоо Үнэн Баазар намын залуучуудыг дэмжиж бидний одоо намын анкетыг бол өдөр болгон нэг юм уу хоёр хүмүүс ингээд таниулж мэдүүлээ тэр хүмүүсийн санаа оног сонсоод бидний илгээж авах жишээ. Тийм учраас ийм хамтын ажиллагаа бол хүн бүхэнд хэрэгтэй байна. Энийг Үнэн Баазар намын залуучууд тавьчих. Энийг хамтдаа нийлхийн эх орноо сайхан болгохыг гэдэг санааг энэ залуучууд бий болгож байгаа. Энэ залуучууд Үнэн Баазар намын үзэл баримтлал бол ийм байна. Тийм учраас бидэнтэй холбогдоод за одоо та намын үйл хэргийг үргэлжлүүлье. Би одоо жишээлбэл гэр бүлдээ бол 5 хүн байт юм аа. Тавуулаад энэ чи хүсэж байна. Та намын анкет хэрэгтэй байна. Та намын одоо танилцуулах хэрэгтэй байна гэх юм бол бидний нээлттэй байгаа шүү иргэд маань. Тэгээ бидэнтэй холбогдоод бидний одоо тэр бидэнтэй холбогдоод бидний тэр анкетыг аваад тэр иргэдийг одоо бидний дэмжих боломж олгоцоо олгоод бидэнтэй хамтраа цаашдаа ажиллах боломж олгоцоо иргэд бүхэн олон нэгт бол ихтэй. Тийм учраас зарим нэг ингээд яг өөрсдийнхөө оролцоог мэдсэн. Би бол оролцох ёстой байна. Өөрөө тулг тойрж ярих нь ардчил биш юм байна. Яг оролцоогоороо би дэмжих ёстой байна гэдэг ойлгох хүмүүс олон бий. Тийм учраас тэр ойлгох хүмүүс байгаа учраас мөн олон болох байхаа гэж найдаж байна. Тийм хүмүүс бол бидэнтэй бас холбогдож бидэнлээ бол уцад навч чадахгүй бол мессеж хийхээр гэдгийг хэлье. За одоо энэ нэг ганцхан юм дуртад өнгөрөө доо. Монгол Улсын их хурлын 2016 оны ээлж сонгуульд Монгол Ардын намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт аймаг орон нутгийн талаар тусгайлан орох заалтууд. Бас юм биш. За тэгээд Архангай аймаг. За Архангай аймаг дээр жишээл ийм мянганы замын хэвтэж тэнглэлийг орхон гол их тамир чиглэлийн гүүр замыг гүйцээж мянганы замд холбон 139 км энэ мэтчлийн заалт. За мөн дээрээс нь Баян-Улгийн аймаг, Баян-Хонгор аймаг, Булган аймаг гэх бүр аймаг бүрдээ тусгаалсан мөрийн хөтөлбөр байгаа. Мөрийн хөтөлбөр байгаа шүү. Тийм учраас бид аймаг бүрийн удирдлагаас таанаа мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлээч гэж ард түмэн нэхэж болж байна. Нэхэж болж байна. Тийм учраас энэ мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг, энэ мөрийн хөтөлбөрөө ард түмэнд яг хүргэж чаддаг ийм төр зэсэг бидэнд хэрэгтэй. Үнэн байх, зөв байх,
жинхэнэ нам сайн ч гэж зүг заана гэдэг шиг тийм ээ. Тийм учраас ийм төр засаг бидэнд хэрэгтэй байна гэдэг үгнээс бид бол ингэж нэгдэж нийлж ажиллаж байгаа маяг хэлэх гээд байна. За ингээд ярих юм бол ерөөсөө мөрөө хөтөлбөр болгоны нэг нэвтрүүлэг үтгэл нэлээд нэвтрүүлэг хийж яаж амжихгүй дуусахгүй маш их мөрөө хөтөлбөр байна. Ингэн тэгнэ. Гэхдээ мөрөө хөтөлбөр бүгдээр яаж гэдэг гаргалгаа байна. Яаж? Одоо жишээлбэл ингэж л ноолоор за ноолоор болон мал аж ахуйн түүхийг боловсруулах үйлдвэр байгуул. Яаж байгуулах? Хаана байгуулах? Ямар яаж байгуулах гэдэг үйлдвэрийг хаана байршуулах юм? Тэ? Тэр зүйлсүүд нь тодорхой. Тэр нь тодорхой бус. Тэгвэл тэг нь ингэн гэсэн заалттай. Тийм учраас ийм заалттай мөрөө хөтөлбөр дундаас ард иргэд үүнийг хараад сонгоно, үүнийг хараад дэмжин гэдэг бол үнэхээр бас 30 дутагдaltaй. Мөн дээрээс нь үүнийг биелүүлэхгүй юм гэвэл бүр 30 дутагдaltaгийн 30 дутагдaltaй болж таарч байгаа юм л тийм. Тэгэхээр хариуцлага бол ерөнхийдөө бидний бас барьж байгаа мөрийн хөтөлбөр дотор бодлогын бичгээр бодлогын хөтөлбөр дотор юу байгаалыг тэгэхээр бид ерөөсөө эргүүлэн татагддаг хуулийг яслан одоо бий болгоно. Өнөөдөр энийг яриад байгаа боловч орчин нөхцөл байдалд нь өдийг хүртэл хийхгүй. Яагаад өөрсдөө энэ хуулийг даагаад явах, ийм хариуцлагыг даагаад явах үүрэгтэй биш гэдгийг ойлгоод байна шүү. Энэ хууль хизээ батлагдсан тэр өдрөөс албан тушаал ирэх мэдлээс сурж байна гэдгийг мэдж байгаа учраас тэрийг батлахгүй гэж харж байна. Өнөөдөр чинь энэ юм байна. Одоо Монгол зүүн намын одоо үзэл бодол дээр мөрөө хөтөлбөр дээр ийм тусгацсан байгаа шүү дээ. Одоо нэг багц гэж ярьж байгаа тийм. Нэг багцад одоо жишээлбэл 10 одоо ажил байна гэж бодъё. Мөрөө хөтөлбөр дэвшүүлсэн санаа. Энэ 10 санаанаас 50% таа биелүүлж чадахгүй бол түүнийг бол татан болгох ийм тогтолцоо байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр нэг 10 битгэвэл 20 одоо нэг багцаан дотор 20 мөрөө хөтөлбөр явж байгаа 20 дэвшүүлсэн санаа. Тэр 20 дэвшүүлсэн санаанаас өнөөдөр хоёрын хэрэгжүүлэхгүй байгаа нь өнөөдрийн Монголын нийгмийн өнөөдрийн ард түмэн ядуу байгаа шалтгаан, өнөөдөр бидний бохимдаад байгаа шалтгаан бол энэ. Үнэн ба зөв нам бол ард иргэдийн бохимдол, итгэл найдвараа алдсан эндээс бид бол ард иргэдийн итгэл найдвар болж цог зовон болж гарч ирж байгаа залуучууд цог зовон гарч ирж байгаа үнэн ба зөв намын маа гэдгийг бас дахин хэлж бодож байна. Ерөөсөө бидэнд хариуцлага тооцдог тогтолцоо байх хэрэгтэй. Ямар нэгэн механизм байна. Тийм. Тэгээд энэ механизмыг үгүй хийж хагаад дураараа дүрэх боломж олцог нь олгож байгаа энэ явдлыг бол тасан зогсооноо. Энийг бол юу гэхээр эргэцэн орчинд энийг баталгаажуулах зам. Бүхэлдэн том заалтаа бие даасан хуулийн хэмжээнд очиж тэр хуулийн хэрэгжил дээр дамжуулж төрийн албан зүтгэж байгаа нийтийн албаны одоо албан хаагчдын хариуцлага сахилгуудыг нэмэгдүүлэх учиртай юм шүү дээ. Энийг өнөөдөр хийх хүсэл зориг бол харамсалтай байхгүй гэсэн тодорхой бол өнөөдөр бас энэ улсыг хурлаа бүрдээд 2 жил гарангийн хугацаанд өрүүллээ. Өнөөдөр энэ 2 жил гарангийн хугацаанд нийт мөрийн хөтөлбөрийн 50% ядаж хийсэн байна уу? Дэлхийд нь бол 50% чиглэл явж байгаа л да. 50% байгаа болов 50% байгаа болов яаж вэ тийм ээ. Тэгэхээр өнөөдөр сүүлийн одоо 4 жилийн сүүлийн нэг жил дээр л бажигхан гэдэг шиг юм битгий болоосаа. Одоо жишээ жишээ. Яг энэ бажигхан гэдэг үг яагаад гэж хэлэх юм бажигхан гэдэг үг нэг ард иргэд дундаас хэлсэн байхгүй юу? Тийм ээ болох дотроос. Би одоо нэг л юм болоочлаа. Одоо жишээлбэл би Инглодоос нэг удаа 100,000 төгрөг аваад өгсөнгүй гэж бодъё л та. Өгсөнгөө. За тэгээд хоёр дахь хурж 100,000 төгрөг ихэхэд та надад 100,000 төгрөг өгөх үү? Эд хэцүү дээ. За магадгүй хоёр дахь бол ингээд яг 200 ч одоо 300 болгож гэх мэтчлэн сайхан ярьж хагаад 200,000 төгрөг авчиж байгаа. Авчиж байгаа. Ингээд дараад нь хурж дахиад 100,000 төгрөг нэхэд 3 дахь одоо ингээд зээл авъя гэвэл өгөхгүй ч дээ. Яг үүнтэй адилхан ард түмэн бол хуурдагдаж болохгүй байна гэдэг энэ санал саналыг бол хөрвүүлж байгаа шүү. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн дүрийг өндөрлөж байна. Маргаашийн нэвтрүүлгээр дахиад уулзлаа. Түр баяртай үзэгчдээ. За баяртай.